Өнгөрсөн өдрүүдийн сошиал сенсацуудыг харвас хүүхдээ хүчинцэн хүн зодсон эхнэрээ алсан тархийг нь бяцалсан гэх хэрэгүүдээр олонний анхаарлыг татаж хооронд нь хэлэлцүүлэн хэрэглүүлж байна. Манайхан ч уур нь хурж уушгин савсан цаазын ялыг сэргээ ерөнхийлөгчөө хэмээн хоороороо оролцсон өөр бусад асуудлуудыг тагмартан сошиал шантааж хийцгээлээ. Үр дүнд нь өнөө харамгтай үнэхтэй орд 60 тэрбум дэд дод сайдуу дан давхар дээлний шууган Баян хонгор дахь гол усны хажууд алд ухсан гэх хэрэгүүд ёстой хоггүй нам дарагдлаа. Ерөнхийдөө зориудаар иймэрхүү хэрэгүүдийг сенсацлсан байх магадлал маш өндөр. Тэдгээр танхаа балмууд хэрэгүүдийг бид яаж чашгарлаа гэсэн шүүх ялыг нэмэхгүй хасахгүй хуулийн дагуу шийдэгдээд явна. Цаазаар авдаггүй мэхэд гяндангийн дэглэмийг даваад амьд гарч ирдэг хүн байдаггүй юм гэдэг. Тэгэхээр цөмөөрөө тэрхүү жигшэр тэргүүдийг хоёрдугаар тавиад эх орон газар шорооныхоо төлөө иргэнэг санацгаая. Улс төрчдийн бохир муухай арга зайланд бүү авт. Сүүлийн жилүүдэд нутагшиж буй нэг зааван технологи бол аливаа бохир үйлчлэгийг гүйцэлдүүлэхийн тулд зориудаар өөр зүйл рүү анхаарлыг нь хандуулан хашгиралдуулж байгаад аргаар чинь тавьчихсан байдаг болсон. За тэгээд ерөнхийлөгчийн төрсөн нутаг Баян хонгор аймгийн Өлзитийн голын ирэг дээр алт албарлаж буй зүтгэл баян гэх мэт дээрэмчин лойворчин хууль зөрчигчдийг бид анхаарлаасаа гадуур тавиад туучгаж болохгүй. Шүүх хөстэй зүйлээ олж шүүгэн алдах эсгүй баялгаасаа тас зууран тэмцэцгээе. Эрх баригчид болон тэдний хөсний ногтын зайлмихэнд бүү автагдтун. Усгүй болох гэж байж алтаар бид яана. Усгүй болох гэж байж амиар бид яана. Гэх үг биш үү нөхөд минь. Нийт монголчуудаа хандаж хэлэхэд Монгол орны минь газар шороо одоо ингээд ухаатан хөвдөөд харийн сэтгэлтэй ийм чон шиг улсуудын юугаар ороод ингээд дуустаа. Та нар минь одоо тус дэмжлэг хөдөлгөөч. Нутаг орноо хамгаалаач. Бидний хүч хүрхгүй байна. Тийм учраас та нарын хүч тусалцаа хэрэгтэй байна. Бүгдээрээ нэгдэж босоод нутаг орноо сайхан хамгаалж үр хойчтой унган төрхөөр нь одоо гэж үлдээх ийм зорилго өвлөөч. Та бүхэн маань туслаараа дэмжээрэй гэж хэлэх байна. Ерөнхийлөгч Батуулга хандаж хэлэх үг байна. Нэг нэрэн сэвтээд төмөр замын асуудалтай янз бүрийн оролцолд бол нэг телевиз мэдээлэлээр янз бүрийн юм гараад яаж явах би Батуулга гишүүндээ би мессеж бичижсэн байгаа. Та нэр цэвэр байгаарай. Гишүүнээ та ирээдүйн ерөнхийлөгч шүү гэж мессеж бичсэн. Их хурлын гишүүн маань баярлалаа гэсэн мессежийг явуулж ирсэн юм аа. Тэгэхээр намайг бол одоо мэднэ. Би бугаасаа ирэх болгонд нь уулздаг. Тэгэхээр ерөнхийлөгч минь одоо таниасаа одоо аврал ирж байна. Уран болгосон миний шар уснаа энэ нутгийнхан аврал ирж байна. Энэ алтны уургаас зогсоож өгөөч. Ард бидний амьдрал мал малдах орчныг бүрдүүлж өгөөч ерөнхийлөгчөө. Тийм учраас ард иргэдтэйгээ ирээд нэг уулзаад нэг сайхан ягаач. Ярилцаач гэж хэлэх байна.